Тэгэхээр одоо түрүүн ган төмөр гишүүн хэлж байна л да. Төрийн албаны зөвлөлөр нь хэн шалгалтын байгууллага болоод байгаа юм уу? Энд ч одоо хөгжлийн байгууллага байх хэвээр. Монгол Улсын төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, энэ ажлыг гардаа хариуцж байгаа төрийн албыг хөгжүүлэх, бэхжүүлэх ийм одоо гол чиг үүрэгтэй байгууллага байх хэвээр гэж түрүүн ган төмөр одоо гишүүн хэлж байгаа. Би бол санал нэг байгаа. За тэгээд тэр хэн шалгалтын байгууллагын дээр нэмэх нь тоо бүртгэлийн байгууллага болж хувираад байна уу гэж би хараад байна. Хэрвээ энэ тоо бүртгэл дээр дүн шинжилгээ хийгээд одоо цаашид засаж залруулах зүйлээ олж хараад арга хэмжээгээ аваад явдаг байх юм бол энэ сая хэрэг нь гарна. Тэр энэ дээр цаашдаа анхаарах хэрэгтэй байна гэж бодож байна. За тэгээ ер нь бол төрийн албаны зөвлөл бас одоо төрийн албаны тухай хуулинд бичигдсэн байгаа бол нэг зарчим төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах тухай ийм зарчим бол байгаа. Тэгэхээр 2024 оныхаа үйл ажиллагааны тайландаа танихаас бичсэн гол санаа юу байсан бэ гэхээр төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа цалин хөлсний тухай асуудлыг анхаарах шаардлагатай байна гэж санал дүгнэлтэндээ бичсэн байдаг. За тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр төрийн албан хаагчийн цалин хөлсийг зохицуулж байгаа хууль тогтоомж бол ердөөсөө бараг одоо 25 журмаар зохицуулж төрийн албаны тухай хуулиас гадна 25 журмаар зохицуулаад явчихаар чинь энэ цалин хөлсний нэгдмэл байдал бодлогын нэгдмэл байдал алдагдаад байна. Энийг сайжруулахгүй болохгүй нэ гэсэн ийм дүгнэлтүүдийг хийгээд энтэй холбоотой 2-3 санаануудыг бичсэн байдаг. Тэгэхээр энэ дээр тэгж байгаа юм л да. Ер нь бол орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын одоо цалин хөлс боловсрал, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалин хөлсийг нэмээ явчихгоот яг төрийн захиргааныхын байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын цалин хөлс бас орхигдоод байна. Эднэрийн асуудлыг яах вэ? Гэлгэгчдийн асуудлууд энд бичсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр төрийн бодлого нэгэнт одоо та нар яг энэ талынхаа ингээд 24 оныхаа тайланд одоо ингэ бичижсэн бол 25 онд чинь та нарын үйл ажиллагаа бас ийшээ чиглэсэн байх хэвээр. Дээр нь сая 25 онд чинь одоо төрийн албан хаагчдын тоог бууруулах тухай ийм бүр үйл ажиллагаа явуулсан байгаа үед яаж албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах вэ? Цалин хөлсийг нь яах вэ? Энэ тухай дээр бол та нар яах аргагүй л анхаарах хэрэгтэй байсан. Танид төрийн албаны тухай хуулиар та бүхэн энэ тал дээр одоо бас яг чиг үүргийнхаа хүрээнд одоо санал зөвлөмж өгөх ийм эрхтэй байгууллага танах. Санал гаргах эрхтэй байгууллага. Танай чиг үүрэгт энэ бол хамаарах асуудал. Тэгэхээр энийг та нар хийх ёстой байжээ гэж би бол бодож байна. Хоёрдугаарт нь одоо би юу хэлэх гээд байна вэ гэхээр 2024 онд үндэсний аудитын газраас төрийн албаны зөвлөлийн одоо үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн. Нэгсэндээ төрийн албаны зөвлөлийн чиг үүргийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийсэн томоохон тайлан гарсан байна. Яг энэ тайлангийн мөрөөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн? Яг юугаа засаж сайжруулсан? Энэ дээр бас та бүхний үйл ажиллагаа бол бас чиглэх ёстой байсан. Тэгэхээр энэ тухайн асуудлууд бас энэ тайлан дотор орж ирсэн байгаа болов уу? Тэгэхээр чин төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хоорондоо уялдаатай байх ёстой. Төрийн бодлого залгамж чанараа хадгалах ёстой. Өнөөдөр нийгмийн эрэлт хэрэгцээндээ нийцсэн байдлаар бид нар бодлого үйл ажиллагаагаа авч хэрэгжүүлэх ёстой гэд энэ бүхтийг бодох юм бол яах аргагүй саяны асуудал бол энэ тайланд 25 оны тайланд цалин хөлс нийгмийн баталгааны асуудал орхигдох биш харин бүр онцгой байр суурь эзлэх ёстой байсан. Тэгэхээр дараа нэгдсэн магадгүй одоо нэгдсэн чуулган дээр та бүхэн бас энэ үйл ажиллагааныхаа тайлангаа хилцүүлэх байх. Тэр үедээ энэ дээр та бүхэн бас энийг онцгой анхаараарай гэж хэлмээр байна. За гишүүд санал хэлж дууслаа.